Лиг оруулж ирж бас сайжруулж оруулж ирэх гэж байгаа бас хууль зүйн яам сайдад бас талархснаа илэрхийлье гэж бодож байна. Тэгээд энэ бол ганцхан Монгол улс гэлтгүй ер нь дэлхийн дахинд улс орнуудын одоо толгойн өвчин болсон шийдэж чадхад маш хүндрэлтэй байгаа тулгамдж байгаа асуудлын нэгэ. Тэгээд манай Монгол улс шиг 3-1 нь залуучууд 18-аас 35 насны 10 жилийн өмнө 27% байсан хүн ам өөрөө одоо 20% болсон байгаа. Тэгээ ингээд залуу бүлэг дээрээ одоо залуу хүн ам дээрээ түшиж Монгол улс одоо нүүр царай болж төлөөлж явдаг. Энэ том бүлэгт одоо сөргөөр нөлөөлж халдж байгаа одоо маш том асуудал бол энэ яах ч арга байхгүй, энэ мансууруулах, ийм сэтгцэл нөлөөлөх бодис юм аа гэдгийг бас хэлхэн зүйтэй. Тэгэд яг хөө ерөнхийдөө зүгээр энэ донтолттой одоо хүнийг зөвхөн шийдгээ зогсохгүй илүү энийг одоо өргөн цар хүрээнд эрүүл мэнд одоо энэ сэтгцэд нөлөөлөх за сэргээн засах гэсэн ийм одоо өргөн цар хүрээнд нь бас харж байгаад нь бас талархалж нэг ч гэсэн алхам бас агж байгаа юм байна гэж бодож байгаа. За тэгээд нэг хэдэн асуулт байгаамаа. Бид нар яг хөө хэрэглэгч донтогч гэдэг талаас нь ярьдаг. Гэтэл энэ цаана байгаа энийг өдөөж байгаа өөрөө нөлөөлөгч, наймаачид, зуучлагч, зохион байгуулагчдын асуудлыг ерөөсөө нэг сайн ярьдаггүй. Тэгэхээр энэ асуудлыг ер нь энэ хуулиараа хэрхэн зохицуулж одоо илрүүлж энийг одоо энтэй тэмцэх арга хэмжээ авах вэ? Энэ хуулинд ийм заалтууд тусгасан уу гэдгийг нэг асууя. Хоёрдугаарт түрүүн хэлсэн дондогчийг яллах бус илүү эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болгож одоо шийдэх юм бодлого шаардлагатай байгаад байгаа. За хуулинд бол тодорхой ерөнхий түвшинд нь тусгасан боловч яг цаана хэрэгжүүлэх тэр өөрөө механизм нь өөрөө тодорхой харагдахгүй байгаа даа. Тэгэхээр яг энийг бодтой яг хэрэгжүүлээд явах бүтэц төсөв яг эзэн хариуцагч нь хэн байх юм, ямар чиг үүрэг одоо ямар чиг үүрэгтэйгээр хаана хэрэгжүүлэх юм бэ гэдэг бүтцийн ийм том асуудлыг ер нь хэрхэн одоо шийдвэрлэхээр энэ хуулийн тусгаж оруулж өгсөн бэ. За 3 дугаар асуудал бол одоо түрүүн хэлсэн 18-аас 35 насныхан бол одоо 20% эзэлж байгаа. Тэгэхээр энэ том хүн амд одоо энэ хүрч байгаа хамгийн аюултай устгах одоо бүр түвшний ийм бүтээгдэхүүн сурталчлах хэрэглээ өөрөө энэ захим орчин гэж харж байгаа. Тэгэхээр энэ мессенжерээр, сошиал платформоор дамжуулаад за дээрээс нь одоо бүр далд одоо энэ хэлбэрийн нэтворкийг ашиглаад за үүгээрээ дамжуулсан захим төлбөр хийгдэж байгаа. Захим хүргэлт за түрүүн гамаа гишүүний хэлж байгаа криптовалют зэрэг эдгээр энэ захим одоо орчинтой холбогдох ямар одоо зохицуулт механизмууд энэ хуулинд орж өгж байгаа вэ? Энэ одоо захим хэрэгсэл ашиглаж үйлдэхээс одоо сэргийлэх тийм ээ илрүүлэх за дээрэс нь нотлох энэ платформтой хамтрах энэ ямархуу одоо тэр тусгай процесс хийгдэх шаардлагатай байна. Хэрхэн шийдвэрлэж байгаа вэ гэдэг асуултыг асууя. За дараагийн болохоор энэ худалдаалж байгаа газрууд эмийн сан за дамлан наймаалж байгаа далд худалдаа хэлбэрээр хийгдэж байгаа. За энэ зэргийг энэ одоо энэ мансууруулах бодист ордог орц жор одоо нөгөө эмчийн жортойгоор магадгүй зарим нэг нь химийн одоо түгээмэл хэрэглэгддэг эмийн бүтээгдэхүүнүүд хүртэл байгаа. Тэгэхээр энийг одоо бас эмчийн жортой олгодог ч юм уу ийм зохицуултууд энэ хуулинд тусгаж өгсөн үү гэдгийг бас асууя. За тэгээд хариулт авч. За хариулъя. Ажлын хэсэг 4-р микрофон. За мантах шүүний асуултанд хариулъя. За ер нь гол одоо хуулийн төслөөр шинээр орж ирэх концепцийн асуудал бол энэ зохион байгуулалттай бүлэглэл байнга доктортой энэ төрлийн гэмтрийг үйлдэж байгаа этгээдэд хүлээлгэх яа шийтгэлийн бодлогыг чангатгаж байгаа. Тийм учраас одоо энэ одоо үндэстэн дамсан зохион байгуулалттай онцлогтой гэмт хэрэгтэй тэмцэх төрөөс одоо ялан шийтгэлийн бодлого эрүүгийн бодлогод бол ийм өөрчлөлт орно. За нөгөө талаасаа энэ тэмцэх хүйс ахуулах байгууллага гайл тагнуул цагдаа хар тамхитай тэмцэх албыг бэхжүүлэх асуудал байгаа. Засгийн газар бол хар тамхитай тэмцэх газрыг хар тамхитай тэмцэх алба болгон өргөжүүлсэн. За хуулийн төсөл батлагдсан тохиолдолд бид бас зардлын тооцоон дээр тусгасан байгаа. Энэ эдгээр байгууллагын хүний нөөцийг тоог нэмэгдүүлэх 64-оор нэмэгдүүлэх хар тамхитай тэмцэх албаа. За цаашид бас шаардлагатай шүүх шинжилгээний ерхий газрын хүрээнд
лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай 6.6 тэрбум төгрөгийн зардлын тооцоо тусгагдсан байгаа. Энэ асуудлуудыг шийднэ. Гайлын байгууллага бол тоног төхөөрөмж, хэн шалгалтын тоног төхөөрөмж, рентген аппаратын шаардлагатай зардлуудаа бол тухайд хувьд тусгагдаад шийдээд ингэ явж байгаа гэдгийг хэлье. За ер нь яг уу түрүүн бас гişүүд асууж ирсэн нөгөө бидний бас гол асуудал анхаарат байгаа зүйл бол энэ донтох эмгэгтэй хүмүүс за энэ хэрэглээд эндээс салахыг хүссэн хүмүүс сайн дураараа ирж одоо төрд шаардлагатай сайн дураараа эцгийн зүгээс өөрөө болон ирээд энэ эмчлүүлэе гэж байгаа тохиолдолд бол зөрчлийн хуулиарч шийтгэл оногдуулахаас илүү энэ хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх яа шийтгэл хүлээлгэхгүй байх тэр хүний хувийн мэдээллийг хамгаалах эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг хамгаалах чиглэлээр хуулийн төсөлд тодорхой заалтууд тусгасан байгаа гэдгийг хэлье. Захим орчинд үйлдэгч байгаа гэмт хэргийн хувьд бол энэ бол хүндрүүлэх эрүүгийн хуулийн одоо бид бас хуулийн өөрчлөлт тусгасан байгаа хүндрүүлэх нөхцөл байдлыг нэгээр авч үзэж байгаа. Мэдээж энэ төрлийн гэмт хэрэг бол өөрөө бас маш нарийн зохион байгуулалттай хийгддэг учраас тэмцэх арга ажиллагааны хувьд бол манай хавь тамхитай тэмцэх алба бол өөрөө болон бусад одоо улсуудын хууль сахиулах байгууллагууд нэгдсэн үндэсний байгууллагын хар тамхи гэмт хэрэгтэй тэмцэх албаны хүрээнд хамтын ажиллагааны хүрээнд энэ асуудлыг гэмт хэрэгтэй тэмцэх бодлогоод одоо бас тодорхойлж хамтарч ажиллах ийм шаардлагатай. Манай Монгол улсад бас нэгдсэн үндэсний байгууллагын хар тамхи гэмт хэрэгтэй тэмцэх албаны суурин төлөөлөгч ажиллахаар болж байгаа засгийн газрын төвшөнд нүүбтэй хамтарч одоо гэрээ байгуулж суурин төлөөлөгч газрыг нээж үйл ажиллагааг нь явуулахаар. Зэвэлсэн үү? За тодруулъя. Мандахаг шүү. За яг одоо энэ хууль бодиттой хэрэгжээд за мансууруулах сэтгэл бодитод энэ домдж байгаа иргэдийг илүү нөгөө түрүү хэлсэн одоо дондж чинь гэж нийгмээс тусгаарлаж ялгахтаа биш эсвэл яллахтаа биш. Илүү одоо энэ хүмүүст нь яаж одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох уу, зөвлөн чиглүүлэх үү, дахин одоо ингэж энд одоо дондох ийм ашиглах байдлаас нь одоо хязгаарлах уу гэдэг дээр ганцхан одоо гайлч гэдэг юм уу, эсвэл одоо энэ холбогдох хууль зүйн одоо энэ яам цагдаагийн ажил бол биш. Илүү эн чинь өөрөө олон байгууллага хоорондын уялдаа холбоотой шууд хамааралтай. Тэгэхээр энэ дээр ингээд яг бодиттой хэрэгжиж гэхэлэр процессын хувьд өөрөө энэ бас л тодорхой буухцсан харагдахгүй байгаа даа л да. Эрүүл мэндийн байгууллага яг энэ дээр нь яг аль дээр нь яаж оролцох юм? Боловсролын одоо байгууллагын тэгвэл яг яаж За амар сайхан сайд хариулъя. Маш зөв. Одоо энэ хуулийн зорилго бол нэгдүгээр төрчин сэргийлэх рүү чиглэж байгаа. Яллах, шийдэх эсвэл одоо хэрэг хийх орчин нөхцөлийг бүрдүүлэхээс илүүтэй. Тэгээ энэ хүрээнд юу хийх гэхээр нэгдүгээр тийм нийлүүлэлтийн сүлжээг дасан зогсооё гэж байгаа. Улам нарийсж байгаа, цахимжиж байгаа, шуудангаар явж байгаа төлбөр тооцоо одоо өөрөөр хэлэх юм бол эзэнгүй мэт боловч цаанаа нарийн зохион байгуулалттай эзэнтэй юм далд сүлжээнүүдийг илрүүлэх чиглэсэн хууль. Хоёрдугаарт бол энэ зөвхөн цагдаа хууль хүчний байгууллага хийх ажил биш. Эрүүл мэндийн байгууллага, хөдөлмөр нийгэм хамгааллын салбар, боловсролын салбар гээд энэ салбар бүрийн оролцоотойгоор урьдчилан сэргийлэх, эмчлэн одоо засах, цаашлаад энэ одоо төрлийн гэмт хэргийг бууруулахтай холбоотой нийгмийн чиглэлийн ажлуудыг хийх нь өөрөө хамгийн чухал байгаа. Тийм учраас энэ цахим орчны хяналт мөрдөн шалгах чадварыг нэмэгдүүлэх ажил бас энэ чиглэлд явна. Мөн одоо хил бомтын эрсдлийн хяналтыг шин шатанд гарах боломж бүрдэнэ. Нөгөө тал За мандахаг шүү тодруулж ирсэн. Тэгээд тодруулж хариулъя. За би бас нэг юм тодорхой асуусан байгаа. За ерөнхийдөө байгууллага хоорондууд бол энэ яг хэрэгжилтэн дээр бол зохион байгуулалтанд ороод бүтэц төсөв. За тэгээ хүний нөөцийн асуудлыг бол одоо шийдэхээр ажиллаж байгаа юм байна гэж ойлголоо. За дараагийн юм дээр энэ худалдаалах эн чинь химийн болон бусад одоо бодис эмийн ургамлын гэсэн олон бүтээгдэхүүнүүд хамрагдаж байгаа. Энийг одоо олон нийтэд худалдаалахаас сэргийлэх ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм бэ? Жишээлбэл зарим нэгэн одоо эмийн бодис, химийн бодисон дээр эмийн жор бичгтэй байх юм уу?
За эсвэл одоо ургамлын одоо гаралтай, эсвэл олон нийтийн өргөн одоо хэрэглээнд байгаа дэлгүүрээс худалдаж авах тэр бодис хэрэглээг хядах юм уу? Яг энэ дээр ингээд худалдаалах нийтэд ил тод байгаа тэр бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд одоо худалдаалахгүй байх, эсвэл одоо хязгаарлах тэр урьдчилан сэргийлэх ямар механизмууд байгаа вэ? За дэдсэд мөнгө хэрдэнэ. За Монтагшины асуултанд хариулъя. За хуулийн төслийн 38 дугаар зүйл дээр энэ эмнэлгийн тусламж үйлчилгээний байгууллага мансууруулах хэм сэтгэлнөлөөд имээр үйлчлэх гэдэг ийм зохицуулт нэлээд дэлгэрэнгүй орсон байгаа. За энэ нэг талаасаа бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашигладаг ийм одоо эм бие сэтгэлнөлөөд бодисууд. За нөгөө талаасаа хууль бус эргэлт. Тэгэхээр энэ хууль ёсны эргэлтэд тавигдах хяналтыг бол нэлээд чангатгаж үүргэжүүлж оруулсан байна. Өөрөөр хэлбэл хар тамхитай тэмцэх албанд за мөн үндэсний хороонд энэ эрүүл мэндийн байгууллага эмнэлэг одоо аптекийн зүгээс худалдан борлуулсан, зарсан, үйлчилсэн энэ одоо эм сэтгэлнөлөөд бодисын талаарх бүх мэдээллээ За гүйцэг хариулж 4-р микрофон. Ер нь бол энэ хууль ёсны эргэлтэнд тавих хяналтыг зөвшөөрлийн тогтолцоонд оруулсан. За энэ хэрэглээтэй холбоотой худалдан борлуулсан үйлчлэгээтэй холбоотой бүх мэдээллүүд манай хууль зохиолох байгууллагууд очиж явах ёстой. Энэ байгууллагын зүгээс байнгын хяналт тавина гэдгийг энэ хуулийн төсөлтөөр тодорхой тусгасан байгаа. Түрүүн бас таны асуултанд бид бас нэмж хариулахад энэ нөгөө хуулийн төслийн 9-р бүлэг дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой нэлээд дэлгэрэнгүй зохицуулт байгаа. Энэ дээр эмийн болон сэтгэл зүйн эмчилгээ, донтох эмгийн сэргээн засах тусламж үйлчилгээ, нийгмийн хамгааллын арга хэмжээгээд 3 бүлэгт хувааж энэ хүрээнд одоо хуулийн төслийг нарийн зохицуулах гэж оролдсон. Өөрөөр хэлбэл донтох эмгээс салсан хүн жишээ нийгмийн хамгааллын ямар үйлчилгээ үзүүлв, эргээд нийгэмших ажил төрөлтөй болох энэ тал дээр нь төрийн байгууллагууд За зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Цэвэг Доржийн тувааны урилгаар Төв аймгийн Эрдэнэ сумын Политехникийн коллежийн 2025-аас 26 оны олон улсын тэмцээн уралдаанд тэргүүлсэн багш оюутнууд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Шилдэг оюутнууд болсон та бүхэндээ улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс аз жаргал, эрүүл их, сурлагын өндөр амжилт хүсье. Тухайн гишүүн маань одоо энэ сууж байна. Аривчхан Эрдэнэ өрн гишүүн асуултаа асууя.